также очень рад тому, что сегодня мне представилась возможность. Улан-Батор и Улан-Удэ подписывают годовщину города. И в этом форуме господин Мультибаев, руководитель департамента политики военной, господин Баянбат, представитель департамента Süveyş Atatürk Ulан-Батор, наш ихтэй хөгжиж амт болсон шингээж хэлээрэй. Бизнеса является для налаживания более тесного взаимодействия и возможность развития взаимодействия по очень многим направлениям. Мы сейчас все больше переходим к вопросу производства птиц. Запустится новый аэропорт, то любой дополнительный посредством. Конечно, важно энергоснабжение. Өрөөд улсын төрийн тэргүүн Монгол улсад айлчлал хийж байгаа. Энэ айлчлах хүрээнд Улаанбаатар хоттой хамтаа ажиллагааны талаар бас би Өрөөд улсын төрийн тэргүүнд бараалгаж санал солилцлоо. Тэгэхээр ер нь бол сүүлийн жилүүдэд бол Өрөөд улс, Монгол улс болон Улаанбаатар хот, Улаанбаатар хотуудын хамтаа ажиллагаа нэлээд өргөжж байгаа. Ялангуяа иргэдийн харилцан зорчих хөвлөл байнга нэмэгдэж байгаа. Энэ нь бол бас визгүй зорчих болсонтой холбоотой. Тэгэхээр бидний хамтын ажиллагааны гол чиглэл бол мэдээж аялал жуулчлалын салбарыг яаж хөгжүүлэх вэ? Харилцан зочиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг яаж хангах вэ? Тэнд аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг яаж бий болгох вэ гэдэг асуудлаар бол санал солилцсон байж байгаа. За ер нь бол Өрөөд улс төвөөр олон салбарт өргөн хамтаа ажиллагаа хөгжүүлэх бололцоотой. Жишээлбэл Улаанбаатар хот агарын бүртлэг буулгахад бидний гол тавьж байгаа нэг арга хэмжээ бол цахилгаан халаагур тавьж байгаа. Тэгээд цахилгаан халаалтын их усрыг тавихад бол эрчимчний хүсэлт төтгөл ойрын хугацаанд бий болох магадлалтай. Тэгэхээр энэ эрчимчний төтгөлийг бий болгоход Өрөөд улс бол эрчим хүчээр хангах бололцоотой юм аа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл манай одоо төвийн эрчимчлийн системд бол галуутын цахилгаан станц их усрыг авдаг. Энийг бол нэмэгдэх бололцоотой юм аа гэдэг. Мөн утаагүй төлш буюу одоо хийн төлшийг нэмэгдүүлэх энэ тал дээр бол бас хамтарч ажиллаж болох юм аа гэсэн чиглэлээр бас хамтарч ярилцлаа. За Улаанбаатар, Улаанбаатар хотуудын хоорондох агаарын тээврийн харилцаа хөгжүүлэх бололцоотой юм. Жишээлбэл Улаанбаатар хотын нисэх хөнгөсний буудал бол бас өөрийн зэрэглэлийн хувьд бол нэлээд дээшилсэн юм буудал байгаа. Тэгэхээр Улаанбаатар, Улаанбаатар дээр дамжиж транзит нислэгүүдийг зүүн Азийн хотууд руу хийх бололцоотой юм аа гэсэн энэ чиглэлээс Улаанбаатар хотын шинэ хөнгөсний буудал ашиглалтанд орох юм бол энэ чиглэлийг бас нэлээд өргөжүүлэх бололцоотой.